Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. My TV подкастын маань шинэ дугаар эхлэж байна. Шинэ дугаарынхаа зочноор Сүнс хамтлагийн ахлагч, продюсер Лавга хүрсэн байгаа. Урилга хүлээн авч хүрэлцээрсэн баярлалаа. Баярлалаа, өрсөн баярлалаа. За, нилээн завгүй үеэр нь бас ингэж дутчихсан. Тэгээд ямар ажиллаас амжуулаад явж байна вэ? Ер нь байнга л завгүй л байдаг л да. Яг нөгөө чөлөөт орон бүтээлчд буюу фрилансер ийм хүмүүс чинь завтаа завгүй. Тэс мөртлөө бас завгүй завтаа хүмүүс байдаг. Тэг яг энэ удаад бол яалаа л да нэгдүгээрт оюутан болсон байна. Айгу олон жил сураагүй бас жоо хоцрогдсон гэдгээ ойлгосон. Үнэнтэйг нөрд болсон. Тэгээд кабинет одоо нөгөө бямби анги биш бүр кабинет өдрийн ангиар сурч байгаа. Тийм. Тэгээд мэржлээ одоо хуульч, эрх зүйч би мэржлэлтэй. Хөгжимчин эрх зүйч. Тэгээд эрх зүйч мэржлээ агсан төвшөнд магистрийн төвшөнд сурч нэг хоёрт нь нөгөө ингээд цаг усаар манай урлагийнхан ч бас өдөр зоох юм. Тэгээд манай гүр ах бас нэг шилтгаантай болоод бидэд бас санаачлаад гүр ахтаа бас ойрхон туслах гэдэг ингээд гүйж байна. Тийм л ажилтаа шүү дээ. Сүнс хамтлагийн хувьд бол мөв өвтөр бас пянза хийж байгаа. Шинэ дуу бас гарсан тийм. Тий, яг үнэ. Хандаа зориулъя гэж дуу гарсан. Нэг иймэрхүү л энэ да. Чамар юутай. Гүр ах зориулсан тоглолт одоо бас утгагүй болно шүү дээ. Тэр тоглолтын талаараас нэг жоохон танилцуулаад магадгүй сонсоогүй байсан хүмүүс ээж магадгүй. Тий, энэ гүр ахын тоглолтыг болохоор найз нар нь буюу 25 алтаах, тий, балгаах, долгион гэсэн ах нар гой санаачлаад тэгээд дүү үгүй яваад бол би одоо нэг өөр хүлээж байгаа. Бид нар ч одоо нэг юм холбогч, дундын тоглогч гэдэг шиг бидний одоо нэг гүйдэггүй ирж тэгээд нөө дүү болохоор гүүгээд ингээд зөрчилээд бид хэд бас гүр ахыг сая герман руу явахт нь бас гаргаж өгсөн. Рок папаро тэн жоках, талгаах, New Star студийн мандах төр ах гэд бидэд. Тэгээд энэ тоглолт бол нөгөө Жансан орвоо одоо ер нь бол UB Pass 3 сарын 1-нд хаагдчих байгаа юм байна. UB Pass болох юм. Тэгээд хаагдчих байгаа болохоор өдрүүд нь олддгоо. Тэгээд Жансан орвоо хүү буюу Дамдын цэрэн тикцгийн миний захирал Дамдын цэрэн дүү бас маш их сайхан өдрөө өглөө. Юм буянтаа юм чанас уучлал бүтдэг гэж. Тэгээд тэр сайхан өдрөө өгөөд бид ингээд тоглолт хийхээр болоод ингээ UB Pass-та одоо урлаг соёлын дэлгэцийн дайз дэлгэцийн одоо ч болсон хайгаар болох нэ. Гүр ахны гоё санал хэлсэн юу гэвэл би улираад өнгөрчөөгөө би та нар дээр очино юм болохоор битгий тийм гоёны тоглолт хийгээрээ гоё ритмтэй байгаараа гэж загсан. Тэгээд найруулга дээр чсэн бид айгу гоё байхаар ажиллаж байна. Тэгэд сор болсон дэлгэцийн ялангуяа танай телевизийн тийм шүү дээ. Драмын гэдэг юм уу киноны одоо жишээл гэрэл жамжаагүй юм. Хүний амжилт гэдэг юм уу кино жинхэнэ одууд нь өөртөө ирнэ. За тэр одоо юу гэдэг дурлагыг хориглон хориотой жижиг юм ингээд маш олон гоё театрын тийм жижиг зохиолууд байгаа. Тэгээ энэ зохиолд оролцсон бүх хүмүүс нь оролцсон. Тэгээд жижигчд өөрсдөө бас жамаа хичээс өсвөлөд өөрсдөө равдаахаас өсвөлөд өөрсдөө бид нар орно шүү гэд хэл зэг мэдгчин тэр бүгд хэлж байгаа. Тэгээд ийм гоё алдартнуудаа оруулах ийм гоё тоглолт болох гэж байгаа. Нэг дор бүгдээрээ цогцолж 2 сарын 22-нд тийм. Бямгаар гэд. Аха. Тэгэхээр бас үзэгчтэй үед ч гэсэн нэг дор тэр хүмүүсийг бас хамтд нь харах тий. Ойрын үед болоогүй тийм гоё чуулсан тоглолтоос үзэх боломж байгаа юм байна. Хүрээ ах чайгу хүртэмжтэй хүн юм байна. Яг л салбар ингээд кинон тоглолцсон байт юм байна. Киног зохиол жүжигийн зохиол бичсэн байт юм байна. Дээрээс нь дуу хөгжимд урлагт тий одоо дууны уралт айгүй өнлөө нэмэр оруулсан. Өөрөө жүжигчин. Дээрээс нь бас юу байгаа байхгүй ингээд утга зохиол буюу яруу найргийн салбарттай. Өөрөө бас ийм уран үг гэдэг тийм илтгэгч тийм лектор хүн байгаа байхгүй. Тэгэхээр маш олон талын яста ийм хүний тоглолтыг одоо хийж байгаа нь бас нэр төрөйг хэрэг байна. Хийж байгаа ч яг бодлоо.
Би өөртөө ч уулзна гээд сүүлийн 1-2-3 хоног бас нөгөө яг сүнс амтлагтай холбоотой зүйлүүдийг бас нэлийн хайлаа. Тэгээ бас дуунуудыг их сонслоо. Тэгээ өчигдөрхөн бас нөгөө ингээ 2 ч дууг нь бас ингээд яг арга хэмжээнд ингээд дуулагдах гэдэг. Та нар биш. Одоо өөр залуучууд нөгөө coverлж дуулж байгаа бас ингээд сонсоод тэгээ айгу гой санагдчихлаа. Гэтэл сүнс хамтлаг маань өөрөө бас яг хамтлагийн бүрэлдэхүүнээрээ тийм удаан хугацаанд бас яг хамтлагаараа бол уран бүтээл хийх юм билээ шүү дээ. Гэтэл одоо хүртэл бидний хувьд бол яг л хамтдаа биднэртэй зэрэгцээл яг уран бүтээлээ хийе явж байгаа шин содон одоо хамтлагтай яг адилхан байгаад байдаг нэг тийм өөртөө сүнстэй хамтлаг юм байна шүү дээ. Баярлалаа. Яг хав тэр 91 онд одоо манай хамтлаг бүжгийн хамтлаг байж л дээ 4 охинтой 6 бандтай. Тэр одоо залуучуудын өгснээр тэр дотоос бид нар одоо ингээд шотчиж тэр үерхэл гэж охины өгснээр бол ингээд шотод гараад ирэхгүй. Тэгээ бүгд л одоо юучтын янз бүрийн нэр өгсөн ба. Тэгээ тэр хоёр утгатай юм байл л дээ. Нэг нь бол хүмүүсийг айлгана одоо юучтын ингээд даалт ертөнц гэдэг юм уу. Нөгөөх нь бол хизээч хүн биеийн байхгүй болсон ч гэсэн сүнс нь байдаг гэдэг утга айгуу гоё утга байдаг те. Тэр агуулгаараа бас явдаг баг. А бидний хувьд бол уран бүтээлийн хувьд л ингээд хизээч бид нар уран бүтээл хийхдээ сэтгэлээ зүрхээ шингээж хийдэг. Тэгээд тэр нь айгуу чухал байдаг. Яг хамтлагийн бүрэлдэхүүний хувьд бол салж нийлдэг одоо гарч ордог ч юм уу. Магадгүй ахлагч надтай холбоотой одоо эхлээл отгоо ахлагч гэсэн би дараад ахлагч гэдэг ч юм уу. Ахлагчтай холбоотой гэж хүмүүс их хардаж боддог. Яг олон ургалч үзүүлэлтэй хүм болгоны санаа өөр. Гэхдээ хамтлаг гэдэг бол магадгүй тэднийг боловсруулж одоо сул тавьж явуулснараа хувийн амьдрал сайжирсан баг. Өдөрт байгаад гэсэн бол хамтлагийн ахлагч нөрөнд орсон байгаа шүү дээ. Тэгэхээр өөрсдөө боловсруулсан тусдаа ундаг явж байгаа нь бол одоо өөрсдийнхөө дураар явж байгаа нь бол бас энэ хамтлагийн гавьяа гэж боддог. Яг бол нэг талдаа залуу наснда хийх юм хийсэн гэдэг ч юм уу тий. Одоо мөгийн өвтөр жишээл өршлүүлээд маш олон жил миний хувьд бол одоо хамтлагийнхаа ямар ч гişүүдийг хаяа явж яхад нь эргээд ирэхтэн тосол авдаг. Тэгэхээр хамтлагийн хувьд бол хийвэл чанартай л хийгээд. Одоо мөгийн өвтөр 25 биш 20 жилийн өмнө 2005 онд лавганд мөгийн гэсэн цомог гаргаж ирсэн 16 дуутай. Тэгээ одоо яг 20 жилийнхаа өдөр буюу маш удаан тий амар их боддог байна шүү дээ. Эсвэл залхууч юм уу? Тэгээ угаасаа залхуу хамтлаг гээд авч ирсэн. Тэгээд 20 жилийн дараа буюу одоо энэ жил 2025 онд лавганд мөгийн 2 дахь цоврал пянз гаргаж байна. Тэгээ нөгөө сүнсийн алдарт нөгөө чиний сая сэтгэл дутгаарч гэдэг дуутай сүнс буцаж ирсэн гээд цомог байдаг тийм үү. Тэр цомгийг бид нэг ингээд дабл пянз болгоо гаргаж байгаа энэ жил. Тэгэхээр бид нар ч цөөхөө чанартай идэхэн фэнтэй. Фэнтэй гэж хэлнэ шүү дээ. Одоо фэн хүмүүс яаж бод. Тэгэхээр тэр өмнөж фэнүүдтэй ста жинхэнэ зориулаад тэр пянзаа гаргаж байгаа. Тэрэндээ баяртай байгаа. Яг л хүн ер нь ингэдэм байна л да. Одоо бид нар чинь тэр жоохон боддог юм дээр ирсэн ч юм уу. Хүн ярихаас илүү хийж байгаа нь чухал. Харуулах нь чухал. Нөгөө цаг хугацаа чинь өөрөө үр дүнг шаарддаг. Тэгээ альва нэг юм чинь унж байгаа босч байгаа гэдэг нь ямар ч хэрэгслийг давсан ч бай, даваагүй ч бай. Гэ цаг хугацаа харуулдаг болохоор бид нар цаг хугацааны волюм тэгээд дуунууд бол бас хүний амьдралдаа маш чухал гэж боддог. Жишээлбэл ингээд би амар ингээд яриад байгаа зөөрөө. Зүгээр шүү дээ. Өөрөө яриулах байхгүй яриад. Одоо жишээлбэл манай дуунууд үгүй ер нь ингээд дуу хүмүүс нэг хүн хэлсэн байдаг. Майны шүлэг шиг айгүй олон дуулагдаад хүмүүсийн аманд хүлхэгтэн гэж хэлж байгаа. Хүлхэгтгэхлээр энэ майны үрэл гэдэг шиг, майны ерөөл гэдэг шиг те биелдэг гэж. Одоо манай хамтлаг жишээлбэл дандаа ингэж дэвэрч даварч одоо ингэж оргилж явсангүй л дээ. Унжаах үед байлаа. Миний хувийн амьдрал ч гэсэн унжаах үе байлаа. Гэтэл тэр дуунуудаас бас шалтгаалсан гэж ойлгодог. Би бол ерөөсөн тийм нэг сүжиг мүжиг байдгүй. Гэтэл хар шингээс арцаар амар гих чин зов боох ба хайрыг чин харамсаж хорвоог би зөвхгүйгээ буян шиг шүлэг байдаг. За Баярбаатарын шүлэг одоо том жагаахын цаг нь болоогүй хайр гэдэг. Цаг нь болоогүй учирлын төлөө цагаасаа битгий гэж чанал гэдэг. Энэ бол намд зориулсан юм шиг. Дэвшгүй байгаа гişүүдээ зориулсан юм шиг. Дараа болж чадахгүй хүмүүс зориулсан юм шиг. Эсвэл өнөөдөр банкны зээл мөтөхгүй хүмүүс зориулсан юм шиг боо. Гэтэл яг энэ бол ингээд хувь зайтай холбоотой байдаг. Тэгээд 2005 онд мөвигтэр цомгоо ихтэй Америк Улсынуд адилхан байдаг гэд хань жилдээ зориулсан доонод гэсэн. Одоо энэ 25 оны цомог бол илүү үр хөвгттэй одоо дараа үеийн яалч одоо бид нар чинь тавирууд өгч байгаа залуучууд. Тийм болохоор дараагийн үеийн залуучуудад тий алуу ахын дөө сонс тий арх гэж юм байдгийн, амьдрал гэж юм байдгийн, ихнэр гэж юм байдгийн. Тэгээ энийг инг тэг гэдэг нэг юм жоохон юм руугаа өгн хүртэлтэй нэг жоохон тиймэрхүү тал руу орж байгаа.
Тэр нь ч зүг баг. Тэгэхгүй бол одоо тий бас тэгэл үг ерөөлтөй дуу ерөөлтөй байхгүй. Тэгээд наач мус их тийм сони юм байна тий нэрээ. Тий. Тэгэхээр нөгөө дууч нь өөрөө тэр дууг амьлуулах болгондоо өөртөө тэрийг бас ингээд шингээж ин байна л гэсэн үг юм. Тэг би миний хувьд бол ингэдэг байхгүй. Цагнологоорын тэр цагт бүгд чамайг харна гэдэг яг тэр миний хэсэг баа шүү дээ. Яг ингэ дотор ойлдог байхгүй мөрдөг. Юу гэвэл дуул болгоно. Тэгтээ амар гой кафе авдаг. Хичнээн уртаа, уцаартай, стресстэй амьдарч байсан чинь тайзнэр гараад нэг удаа тэрийг дуулахад одоо доторх юм мартдаг. Тэгэхээр нөгөө тэр дуу өөрөө одоо жишээл том жагаа ах гэдэг хүн одоо тэр хүний үгнээр Баярбаатарын үгнээр бичгтэй амар гой юм шингээж бодсон болоод тэрийг дуулах болгоно ингэж хүний эдс сэрэгчээд яг ер нь бүх дууч тэгдэг баг. Дуурийн дууч ч гэдэг юм уу тийм яг доторгоо онгойлгодог. Тэгэхээр тэр бол айгүй чухал гэж боддог. Тэр аваа. Тийм тэр өөрөөсөө гаргаж байгаа. Тэрэндээ сэтгэл зориулна гэдэг айгүй чухал. Гэхдээ зарим тохиолдолд хүн ингээд нэг юм дуулах сэтгэл зүг байна гэж бас байдаг тийм. Бага. Бүр ингээд дуулыч гээд бүр ингээд цаанаасаа дуулах. Зарим үед болохоор бүр нэг сайхан дуулчих юмсан гэдэг нэг тийм. Монголч ч дууч хардсан юм тий. Тийм одоо сэтгэл зүйн энэ дээр бол хүн тэгвэл дуугаа аягүй зөв сонгож дуулах юм байна. Тийм. Одоо би ямар дууг өөртөө шингээж авч дуулах вэ? Тий. Одоо жишээлбэл нэгсэнд өөртөө өрөөж байгаа юм шиг. Тий. Одоо жишээлбэл нэг хэсэг одоо хормон дээр бид нар урагдлаач гэсэн нэг дуулах дууг байл шүү дээ. Тэгээ амрыг осын нүд гэдэг дуутай болоолч гэдэг юм уу. Магадгүй ингээ найз нөхдөд хормон дээр өргөцсөн гэсэн дуулах дуутай. Одоо жишээлбэл одоо энэ 25 оны цомгон дээр хандаа зориулъя гэдэг дуу бол бид нар хормын дуул гэж бодож байгаа. Жишээлбэл энэ бол нэг талдаа маркетинг юм шиг. Тэгэхээр нөгөө талдаа ерөөлийн дуу байгаа байхгүй. Хүний амьдралд яг хүн эм бол доо. Дандаа болохгүй юм ал төрүүлж ярьдаг болохоос болж байгаа юм. Одоо ингээд сонир сэтгүүлийг харсан чинь болохгүй юм гараад ирэнгүүт л хүмүүс сэвхээс ш одоо сүн саналыг шин дуулъя гэж сэвхэхгүй шүү дээ. Болохгүй болчингуудтай нэг шүүн асуудал оронгууд ч юм уу. Эсвэл нэг ийм асуудал дээр хүмүүс аягүй давмгаалдаг. Гэхдээ тэр нь ч бас зүг баг. Яг л энэ буруу биш. Яг л нийгэм өөрөө манай нийгэм бол дөнгөж сэргэж байгаа, хөгжиж байгаа, санд сэрж байгаа тийм нийгэм болохоор аягүй тийм соргог бүх юм хандж байгаа хандлага. Гэхдээ энэ маш зөв. Яг тэгвэл унтцсан нийгэм Европ шиг ч юм уу, Америк шиг ч юм уу. Магадгүй Трамп гарч ирвэл амар стресстэй. Гэхдээ ингээд Америкуудыг сэрэж шít жишээл мондөг өдөртөгч лидер гэдэг. Монголчууд бол бүгд лидер байх шиг байна те. Бүгд нэг нэгэ шөмжилж байна. Орохгүй салбараалга. Гэхдээ энэ зөв. Нэг талдаа жоохон тэнийг юм шиг санагддаг мөртөө нөгөө талдаа маш зөв. Яг тэгвэл хүмүүс нь аягүй соргоог байхгүй. Анхааралтай нэгэндээ кэриж байна те. Тэгэхээр маш зөв. Энэ хурдан өгч юм одоо сайн талаас нь харуул хурд өгч юм билэг тэмдэг. Яг өөрөө ч хувьд ингээд дуутай холбогдуулаад ярихаар өөрөө бас дууга зохиодог хүн шүү дээ. Тэгээд тэр зохиох одоо яг тэр моментийн сэтгэл зүй болон тэр зохиож явах үеийн зүйлс ер нь хэрэг тэр дундаа шингэдэг. Одоо ямар дуунаас таны одоо ямар үеийг бас олж харж мэдрэх боломж байгаа вэ? Дуучин угаасаа л юу л таам хүний амьдрал واخ. Дууд нэг хоёр янзын юм байх шиг байна зүгээр. Дууг зохиохлоор нэг юм хоосон дүр босгоод рол тийм дүр босгоод тэрэндээ дурлаад тэрийг өөр битээ болгоод хайрлаад дурлаад үс гизэг ургуулаач юм за эрэгтэйний хувьд эмэгтэйний хувьд бас сайхан залууч гэдэг юм цагаан морьтой залуу. Ингээд хийсвэр төсөөл нэг дурлж дуу зохиож байна. Нэг хоёр нь бол бодтоо ингээд амьдраад ирсэн туулсан амьдралдаа зориулж нэг дуу зохиож байгаа байхгүй. Тэгэл хоёр чанартай тэгэхээр дуу л эзэнтэй. Бүх дуу эзэнтэй. Гэж боддог. Хэлж болно болохгүй л гэдэг байгаа гэж. Хизээ зарлах байл гэдэг байна шүү дээ. Та гэхдээ анх сүнс хамтлагийг байгуулад нөгөө зохиож исэн дуунуудын аягүй тийм сүртэй одоо сүртэй гэх юм уу аягүй чухал сэдвэр мөртлөө өөртөө аягүй жоохон байсан билээ шүү дээ. Одоо тэр агуулга барыг одоо л барыг мэдэрч байгаа хэмжээний тий. Тэгэхээр яаж тэр дуунуудыг та бас яг би болгоо за энийг окей хамтлагаараа дуулъя гэдэг тэр шийдлүүд бас гарч исэн мэл. Ер нь биднэрт нэг вижн байж л дээ. Одоо бодоход тийм тухайд өөрсдөө ойлгох нь алга. Яг 91 онд бүжгийн хамтлаг байж байгаад 94 оноос бид нар ингээд шинээр залуучуудыг бүжгийн хамтлагуудаас аваад одоо бүжиглдэг 6 залуу байж байгаад 2 нь үлдээд тэгээд нэг ийм 2 залуу 2 одоо дүүнэр авсан байна шүү дээ. Тэгээд дуулдаг болоод тэгэхэд нөгөө жаргал сайхны хүү замлан маань орж ирсэн. Тэгээд чи аав шиг шүлэг зохиох хэрэгтэй гэдэг. Гэт анхныхын дэвтрийг авч өгчлөө. Өвөө мэтэн гэрээ хийлгээд тийм. Тэгээд
их тийм гоё авьяастай дармалцсан нүдтэй манай займаач нь ихний шүлгүүд одоо бүх дуунуудын ихний шүлгүүд бол Занлангийн миний аяадаг. Шил бид шин зууны иргэд гэдэг дуу бол тэгэхэд одоо 2000 он гарааг байсан байна шүү дээ. 19-р зууны сүүл юм уу? 20-р зууны их шүү дээ асар. Тэгэнгүүт 21-р зуун гарааг байж хат бид нар 21-р зуунд зориулж бид шин зууны иргэд. Тэгэхэд биднийг хүмүүс Иесус ч юм уу гэж асууж ирсэн. Тэр дуу гараад. Тийм бид шин зууны иргэд маргаашиг бид баяртай огтно бид шин зууны залуус мөнхийн хайраар бид гэрэлдэг гэж мөнхийн хайраар гэдэг. Шинэ гэрээ уучин гэрээ гэдэг. Тэгэхээр бид яг тухайд бол мэдг одоо Иесус нь тэрнэнд болж исэн юм яасан тий. Манай Замлингийн толгоонд л тог гэж орж исэн байна. Энэ бол тэгэл тийм гой гэрэлгээгээ таастай гэл бүжигдээр нь жишэл манай зулаа отгоо бидэд ингээл бүжиг нэхт амар гой ингээл өсөж өсгөл. Тийм гой ансамблтай бүжигдсэн. Энэ өөрөө юу гэвэл дандаа л нэрэд рүү явжсэн маа. Тэгэл хамгийн анхны дуунууд манай рэп дуунууд байж шүү дээ. Өгүүлдэг. Тийм үү? Одоо Чоним агсны шүлгээр диважин гэж хүүхэд төрөх диважингийн орн үүлнэстэй байдаг гэлцэн өнөн годолж бай тэр яах вэ? Өсмөн юу л өсмөн хар байхад зовхгүй гэсэн цагаан болцсон. Зовлооч гэсэн үлийн нүрийг гэл ингээл явж ирсэн тий. А дараагийнх нь дуу бол Замлингийн шүлэг хар архичин чи сонс гэсэн дуу байгаа. Яг тэр үед л бас л нэг тийм болж идэх юм хараал хүүхдүүд тий. Төхөж нэгэл уур чи уурамч гэл ингээл доо нараас гарсан. Багтан дуулыг гэж дууг нэг бүүн таван тэ юу лээ охин чамтай гэдээ болсон шүү дээ. А нэр нь өөр болсон тий. Багтан дуулыг ихлээр арай коммунист дуу. Охин чамдаа нэрэд ирэх юм байна л да. Хэд багтан дуул л та гэж. Ихтэй нэг багтаал дулцсан дээр шүү дээ гэж. Тэгээ бас дуунуудын ингээ хайгаар клип айгу багтай юм билээ шүү дээ. Тийм супер дуунууд нь ерөөсөө клип баг. Харин тийм. Тэгсэн мөртлөө хүний дуун дээр одоо би мөөгийн сүулдэ хэлээд байгаа. Хоёлын хүний дуунууд дээр клип хийх юм болоо. Чи ядаж миний дуун дээр клип хийж үзэлтэй гэдэг байгаа. Гэтэ одоо шил том жагаах цагналуугүй хайр клипгүй хар шингээс харц чи хуурамч клипгүй байна. Чи хуурамч чи Андерсны толгой иш нөхөр клип хийж байгаа алдсан байхгүй юу? Алдсан гэдэг чинь юу вэ? Мэдгүй тэгээ алгуулсан. Үндэсний телевизэд бас нөгөө манай мөнх хоёр гэдэг нэг сайн найрлагч залуу байсан шүү дээ. Өнгөрчдөг машинтай нисчдэг. Тэр талигч найз маань бол бас клип хийж исэн. Тийм тэгэл уул тэгэл хийжсэн гэдэг л өнгөлдлөө шүү дээ. Яг клип нь ерөөсөө гарч ирэх байгаа тийм. Эсвэл бид нар тийм амар том шаардлага шаарддаг гэсэн мангар кино шиг клип хийх гэж. Бацаанууд байсан байж. Тийм. А одоо тэгэхээр мөгийн таарыг хийх цомог дээр бол клиптэй байна үстэй. Харин тийм ээ. Мөги. Клип хийнэ. Ядаж л нөгөө ийм студийн тийм нэг ядаж нэг ийм ямар төсчүүлмөр байгаа дуунуудаа тийм. Ядаж нэг ийм гоё микроны амлаг тийм. Яа тэгэхээр юу гэдэг гэж бодсон хэр нэг ийм ганц хоёр тоглолтын бичлэг бол байна. Тэгж байгаа. Тэр үе ч юм бол одоо бичлэг нь бол сайн харагдахгүй байна. Хин лав гэ, хин мөгийн. Ямар ч нэг дуун эхлэхээр за энэ тэр байна гэж харах байсан ингээд айгу баг тийм би үлдээгээд байгаа юм болов уу гэж зүгээр бодсон. Үнэн. Тэгсэн чинь бүр мартагцаа ялгаа гэдэг шагнал авч ирсэн юм л шүү дээ. Бүр залах уу гэдгээрээ. Залах болгож гэлээ. За тэгээд яг продюсерийнхээ хувьд бол харин маш их үр бүтээлтэй одоо хүртэл ингэ ажилласаар байгаа. Тэгэхээр яг продюсерийн ажлыг ер нь анх хийж эхлэхэд сүнс хамтлагаас гадна дараагийн одоо яг ажлууд нь юу байсан бэ? Хэн байсан бэ? Надад нэг ийм trauma байд юм а. Trauma гэж л одоо ярина л да хүмүүсийн хэллэгээр. Эрдэнтээс ирээд айгүй их гочлуулсан. Өдөөний орон нутгийн ингээд Эрдэнтий ч хот гэж хинч тоохгүй байх гад үзлээ штэ гэж би ойлгодог. Тэднийг их гадуурхдаг байлаа. Ялангуяа сүнс хамтлагийг. Тэр надад нэг тийм хор шор байдаг. Юу гэвэл би танаас харуулнаа. Ярихгүй гэж. Тэг харуулж байгаа гэж би боддог. Миний продюсер ажил ерөөсөө л энэ хор шарын нэг хэсэг хүн шартаах хэвээр. Чаддаг байх хэвээр. Хийдэг байх хэвээр. Сэтгэл гаргадаг байх хэвээр. Яг гарах газараа байх дүрдээ маш сайн доолох хэвээр гэж боддог. Тэг хамгийн анхаад сүнс хамтлагаас гадна продюсер хэлсэн уран бүтээлчүүд юм байсан. Алтан цэцэг, дуучин алтан цэцэг биш 3 охин хамтлаг байгаа. Айл 90 тэр чи одоо 8 онд тийм Горийн Ганбаахын гэртэл одоо улсын хөтөлбөрийн уртлын 60 дугаар байр гэж байдаг тийм. Тэрний 29 доотод одоо Горийн Ганбаахын да 3 давхарт нь л одоо амьдарч л да нэг хэсэг. Тэгтээ 3 охины анхны тэр өөдөр хоног орсон өнгөрөөч гэдэг хийжсэн дээ. Өөрийгөө би сайн ойлгохгүй нэ гэд тэр дуу хийжлээ. Алтнаар дайл 2 хүүтэй хамт дуулсан 3 охин 2 хүү гэдэг дуу байгаа шүү дээ.
Чимээ надтай ирэх болно. Чимээгүйхэн намайг тэгээ нэг тийм октодтой ажиллажлаа. Алтан цэцэгчтэй бас хайраа сан гэл тэ яг 2000 онд 90 онд одоо манай их сургуулийн хуулийн сургуулийн Нагаанбуу гэж маш сайн одоо түүх судлаач юм байдаг те асан одоо өнгөрсөн формулсан. Гэхдээ энэ хүний хайраа сан гэж шүлэг гэдэг. Айгуу сонин шүлэгтэй бич бас. Энэ үнтэй бас хамтарч дуу их тийм завшаа олдож тэр хайраа сан гэж дууг алтан цэцэг гавьтай хийжлээ. Минжин сор дуу хийжлээ гэл ингээл ер нь эмгтээчүүдтэй нэг хэсэг ажилласан юм байна. Тэгээ Max Music гэдэг студио бас байсан тий. Max Music Entertainment-тай бол одоогоор явж байгаа. Тэр нь миний продюсерийн ажил Entertainment-аараа илүү өргөжөөд явж байгаа. Одоо энэ тоглолтууд хийж байгаа ч гэсэн ер нь Entertainment-тай холбоотой. Ер нь Entertainment-ийн алсын хараа бол Азийн аль биесний гэрээтэй энэ тоглолтыг төр тоглолтуудыг авдаг юм гэрээт франчайзинг нэг дилер болох юм бодолтой байгаа. Тий. Тэгснээс одоо өнөөдөр ингээд эдэн цаас олцоод гэлс ашиг олдог тийм change үчиг ажилламааргүй хаяа тэгвэл одоо урлагч нь тийм болчихлоо. Стадионд өөр нь стадионыг хөдөлж авдаг залуучуудтэй мөнгөөр зодол. Гэтэ энэ бол нэг талдаа буруугаар харж болохгүй. Юм болгоны сайн тал байгаа, муу тал байгаа. Нэг талдаа change гэдэг амартлаа нөгөө талдаа ойлаа ингээл амар гоё сэдвэр орчлоо шүү дээ. Урлагт хөрөнгө оруулдаг зөрөгтэй залуучууд их болсон байна. Жишээлбэл тэ тоглолтуудыг худалдаж авч яах нь маш гоё байгаа байхгүй. Тэр урлагийг нэг үн цэнтэй болгож хүн цаг боёо өөрсдийнх нь амьдарч байгаа цагийн үнэтэй болгож байгаа. Тий. Тэгэхгүй уран бүтээлчд өөртөө яаж постэр хийх вэ? Яаж билетээ зарах уу гэл тий. Тэгэл байж ил хажуунаас нь надад хэдийг чи өгөх хэрэгтэй гэж борлогдохгүйгээр авах. Тэ илүү бизнес талаас нь харах боломжтой. Эсвэл илүү зохион байгуулах ур чадвартай хүмүүс нь яг тэр орон зайг нөхөж ажиллах боломжууд илүү их гарч ирж ин гэж бас би ч гэсэн бас хараад байгаа. Яг зөв. Тэгэхээр яг түүн дээр бол бас таны ажиллаж байгаа бас хувь нэмэр бол нэлээх байгаа. Баярлалаа. 2018 онд би нэг оюуны өмчийн сургалтаар Солонгосны нэг сургалтанд сууж байхад одоо амар сайн судалж тийм байна. Та нар таныг ингээд судалсан. Танд одоо та бол 90-ад онд ингээд тоглолтоо зохион байгуулаа өөрийнхөө ингээд self controlтой байсан юм байна. Одоо бол та энэ удаа та ингээд оюуны өмчөөс гадна танд одоо нэг скил хэрэгтэй тэр нь юу гэвэл яг одоо болж байгаа хөдөлгөөнч дээр ажиллаа. Тэгэх юм бол бид нар одоо ингээ франчайзи хэрхээ буюу эдгээр чинь ингээ стадион тоглох хэрхээ өгөхлөөр хөгжимтэй хөрөнгө оруулалттай шийддэг. Тийм боломж байгаа гэжсэн. Тэгээд одоо тэр квотод авч яах вэ яаж вэ? Тэрнээс хойш би ч одоо тэгэл нэг гоо хариуна их чинь тоглолттой Чингисийн жагаахын өнгөрсөн жил тоглолт гэл ингээл стадионы олон тоглолтууд дээр маш олон хандаа буйны за маш олон энэ тайлбарлагдсан одоо юун дээр тоглолтууд дээр ажиллалаа шүү дээ. Тэгэхээр яг энэ скил бас хэрэгтэй л баг. Ядаж л би өөрөө бишгээд дараагийн үед өгөх ёстой болов гэж боддог байхгүй. Яг үнэ. Одоо тэгэл энийг чи ингээл уламжлал хүмүүс хараад за би бас энийг хийж чадах юм байна ч гэдэг юм тий. Магадгүй ингээд бүгд дуучин болон ч юм уу бүжигчин одоо жүжигчин болно гэж явж хагаад магадгүй өөрийнх нь өгөгдөл болон зарим зүйлээс шалтгаалаад яг дэлгэцийн хүн гарах боломж гэж болно шүү дээ камерын өмнө. Гэхдээ тэр хүн тэр урлагийнхаа ажлыг өөр талаар нь боёо продюсер хийх, зохион байгуулагч хийх, сайн менежер хийх бас боломжууд их байна тийм. Төрөний нэг хор шар гэдэг шиг хүнд нөгөө нэг өөрийгөө олох чухал тийм. Гэхдээ хүн өөрийгөө олоход битчээл яваад байдаг тийм. Би бол одоо нэг 30 хэд нас 37 наснда өөрийгөө олсон юм болов гэж боддог шүү дээ. Тэгээд тэр хүртэл амар битчин. Гэхдээ тэрнээс өмнө хүн яах ёстой бол нэг ямар нэг юм хийгээл үзэл ах хэвээр яриад авах ш. Яриад л хүн ингээл зөксөлт байранда яг таг зөксөлт гэдэг хөөх. Яриад авах ш хийгээл үзэл оролдоол шатаал унтраал хүнээр сайнлуулж монлуулаад үзэлтэй хүний анхаарал татна гэдэг өөрөө ажил хийж байгаа нь шинж. Тийм ажил одоо юу гэдэг амьдралын гол дүр болж шít. Тэгснээс гол дүр ш тэр болонд байгаа нэг хин чизэж ярихгүй байхгүй. Юу хийхгүй байгаа нэг бол ярихгүй ш. Тэгэхээр тийж үзээд өөрөө нэг юм зулын гол олж үзэх хэвээр. Тэгсэн хүн бол өөрийгөө олдог бах гэж би боддог. Яагаад гэвэл энэ нь болохгүй юм байна, тэр нь болохгүй юм байна тий гэж боддог. Тэгээ дандаа сайхан үг гэдэг биш. Хүнд хаяа үгүй гэж хэлж сурах хэрэгтэй юм байна. Өстөө үгүй гэж хэл сурах хэрэгтэй юм байна. Тэрийг аяа. Тэрийгээс 37-аас хойш нилээс орсноо. Nice guy олчихгүй л үзсэн чинь шал юм байдаг шүү гэж. Тийш үү. За тэгээ болон бүтэн. Тийм ингээд хүний тэр нэг ам уулан гоё л доо. Сэтгэл нь гэхдээ
сая чадахгүй гэж хэл сурах хэрэгтэй юм байл л да. Үгүй гэж хэл сурах хэрэгтэй. Мэдхгүй гэж үгүй гэж. Мэдхгүй чи шалвар л да. Тэгэл хавийн хувьд л бас нэг аягүй чухал ажил хийдэг. Энийг бол уран бүтээлчид бас бүгдээрээ сайн мэдчихэж байгаа. Яг дууны ялангуяа уран бүтээл дээр те нэг оюуны өмчийг хамгаалах чиглэл дээр нэр нь юу л аягүй урт нэртэй. Монголын дуу бичлэг бүтээлчдийн үндэсний төв. Тоцын дарга. Одоо бас нэлээд удцсан холбоо. Тийм 10 хэдэн жил болчлоо. Яг миний хувьд бол сонорууга ахвална гэдэг шиг явж байгаа. Тэгтээ амжилттай. Юу гэвэл одоо дууны урлагийн хувьд одоо монголчин айгүй онцлогтой болсон аахгүй. Пост коммунист боёо. Бид нар хизээш лейбл байсангүй хай-фай ч гэдэг юм уу, хуур гэдэг юм уу нэг жижиг компаниуд гарчсан мөрчлөө яг зорилтондоо хүрээгүй. Жишээл хай-фагийн нэг нөхөр амсандаа мөнгө идэх ч юм ингээд улсын ажилтан болоод мөнгө төр идээд ингээд буруутай авчдаг тийм. Хуур цэг юм болохоо авчдаг ингээд дандаа нэг юм буруу яваадсан. Одоо яг ингээд шинжлэхтэй бас энэ зах зээл дээр тоглогч нар гарч ирж байгаа юм music гэдэг. Go music гэдэг юм. Гэхдээ энд нэг юм байгаад байгаа байхгүй. Яг энэ дэлхийн стандартаар явах хэрэгтэй байгаа байхгүй энэ дуу хөгжим. Тэгэхгүй болохоор энэ дуу хөгжим одоо дуу хөгжим чи royalty гэдэг яг уулуурхаан royalty гэдэг шиг royalty-г авчвал дэлхийн хөгжимтэй нэг хэсэг нь болчих واخхой. Дэлхийн хөгжмийг чинь бид нар энд хамгаалаад тэгээ ямар ч дууны хувьд энэ label гэж сая онцлог гэж ярьсан те дуу зохиохоос гадна яг дууг дуулдаг хүмүүс өөрсдөө хөрөнгө оруулалт өгч боёо дуу бүтээгдэхүүн болгодог. Бүтээгдэхүүний эрх 35% болгож бид нар амжилт одоо гаргасан. Одоо тэрнээс өөр ямар амжилт байгаа гэдэг дэлхийн хэмжээнд. Одоо бол M-music-тэй жишээлбэл 70-30-ийн гэрээ гэдэг төвшөнд авчихсан. Тэр л бидний айгүй том авьяа гэж бодож байгаа. Одоо соёлын бүтээл шилжүүлэлийн тухай хууль гээд 24 онд батлагдсан хууль дээр бол засгийн газраас одоо Монгол улс өөрөө хамтлаг дуучдын дууг ингээд фильтрддэг хяналтын серверийг Монгол улсын засгийн газраас хийх ёстой гэдэг нэг тийм заалт орсон. Тэр бол бидний олон жил өсөж мөрөөдсөн. Хин нэрийг хянах тэр хин А нөө Б нөө хийх нь чухал биш. Энэ гэхдээ бидний хийж явсан зорж амбицлж явсан ажлын нэг хэсэг гэж боддог. Тэр нь одоо яг яам гэсэн үг. Тэр одоо ингэж одоо жишээл бид нар A+ аюу easy амархан байхгүй. Spotify бид нар мөнгөлөд байгаа шүү 99 цент. Яг тэрнтэй адилхан Монголын дуу хөгжим бүх юмыг одоо чиний хвшүүлгээ харсалт миний дуу явчихвэл чамаас мөнгө авна л гэсэн үг. Чи тэрийг асуудалгүй ингээд онлайнаар ороод төлч $99 ч юм уу нэг дуу авал. Тэгэл контент гэвэл арай бага ч юм уу те. Шууд бус гэсэн. Шууд хэрэглэгч бол шууд сонсож шít. Эсвэл тэгээ public performance буюу нийтэд тоглуулах юм бол эргэлэг үнэтэй ч гэдэг юм уу ингээд явчихна. Жишээл тоглолтын дээр энэ бид нар дотроо ч гэсэн хэрэгжих хэрэгтэй. Тоглолтын дээр одоо ингээд нэг дуучин Сэрод ч гэдэг юм ингээд 10 хөгжмийн зохиолчийн дуг дуулангууд тэн дээр тоглолтын орлого 15% хөгжмийн зохиолч албаар шууд явах хэрэгтэй. Бичлэгээ ирэх рүү одоо эдэн авчтай энэ royalty. Уулуурхаан royalty яг талгаараа бүх орлого аваад байж эзэж тийм байхгүй. Тийм. Одоо энэ хэрэгждэг юм нэ. Яг одоо тэгэл нөгөө манай холбооны жишээлүүд хэрцүүлдэг өгөөжгийн шүглүүлээсэн тийм үү. Ингээд хүмүүс шүглүүлээж байгаа. Жишээлбэл одоо Монголын дуу хөгжмийн хувьд маш үнэтэйгээр дууга зарсан хүн одоо жишээл манай холбоонд байж ах жишээтэй ингээд нөө мэдээл аягүй сайтай байгаа. Тэгээд ер нь дуу л үнэтэй үнэлэгдэж байгаа. Тэгэхээр яг энэтэй адилхан ном нөгөө нэг зургийг жишээлбэл нэг юу гэдэг төрслөгийн сургуульд өгсөн хүүхдүүд нэг зургийг ковлаад зараад байгаа шүү дээ. Бүр тэр чинь бинал баг юу гэлээ баг Италид авчихсан ориг зургийг ингээд олборлоо зурцсан байгаа байхгүй шавнар нь. Тэгэхээр тэр мэрч гэсэн одоо згсэндээ орох хэрэгтэй байхгүй. Энийг бид нар өөрсдөө л энэ зовлонгоо мэдж байгаа юмс нь өөрсдөө хөцөлөх хэрэгтэй. Бизнесийн компани хэзээч би чамд өгье. Тэгээ би чинь дууг чинь авах гэдэг. Би чинь зургийг хандаад авах гэдэг. Чинь зохиогч ирэхийг гэхгүй. Гэхдээ харьцангуй эдгтэй болж байгаа. Хэрэглэгчтэй хүртэл бас ингэ жоохон мэддэг болсон. Тэгээ энэ яг нэг одоо яг аль биесээр тавьсан юм би үзэж гин үгүй юу гэж мэддэг болж байна. Ялангуяа кинон дээр ч гэсэн бас одоо ингээл хулгайн кино үзэж гин үзээгүй юу гэдгээс бас ялгаа болж байна. Тэгэл хүний өөрийн совьстос гадна энэ аахгүй. Хулгайлж байгаа хүний өөрийн мэдрэмж аягүй хэцүү аахгүй. Үнтэй үзэж байгаа гэдэг чинь өөр штэ. Тушаал 8000-аар Монгол киног бид нэр кино сангас үзэж шээ. Тэгэхээр амар гоё төрстэй, амар гоё тайлбартай, амар гоё үзэж байгаа сте. Энд чинь л өөрөө тэр бодит хүний үнэлэмж авахгүй. Булгаач хулгай юм л үзэж штэ.
Тэнгүүд энэ дээр за кино бол дүрстэй одоо урлагийн хувьд бол ингээ өөр байлаа гэхэд дууг бол айгүйх зөвшөөрлгүй ашигладаг юмнууд айгүйх байдаг шүү дээ. За одоо за магадгүй бид нэг нэвтрүүлэг хийгээд за энэ барыг тохирчих юм байна гэж аваад тавих ч байдаг юм уу. Эсвэл нэг шторк хийсэн ч гэсэн тий нөгөө тэн дээрээ хөгжмийн зохиолч бас мэдхгүй яж хатна аян аваад ашигласан ч байдаг. Бараг рекламуудаа буруу ярьдаг. Тийм. Наад чинь бол нэг хоёр янзын юм байдаг. Ер нь зохиогч гэдэг хүнд одоо чи ингэж нэвтрүүлэг хийж зохиогч хүнд хоёр ирэх байгаа байхгүй. Айгүй хэлбэрээр тайлбарлах. Нэг нь амны ирэх, нөгөөх нь эдийн ирэх гэж. Чи энэ нэвтрүүлгээр орлого эрх чинь чамд эдийн ирэх байгаа. Амны ирэх нь бол чиний нэвтрүүлэг подкастаа чинь жижигхэн болондоо рeel хийх юм бол чамаас эхэлтэй гэдгээ заавал дуртчих хэвээр чамд дуртах хэвээр. Тийм. Энэ бол амны ирэх буюу нэрэд дуртуулах эрх байгаа. Тэгэхээр энэ хоёр эрхийг л хүндэхгүй байх хэвээр. Их зохиогчдоо заавал тохирох хэвээр. Тэр нь эд мөнгөний харилцаа юу? Найз нөхдөд харилцаа тэр бол дараагийн 33 дахь асуудалтай. Тэрийг л хэлээд байгаа. Энэ дээр тэнгууд эсрэгээр нэг өөр жишээнүүд бас сая нэлээх гарлаа штэ. Дуугийн зохиоцсон мэдгүй хэдэн жилийн өмнө ч юм уу. Тэгсэн чи дуу аягүй алдартай болсон. Тэгээд нэг хүн дуулсан. Тэгсэн чин гинт нөгөө өмнө нь анханасаа тохироо хийгээгүй саяны нөгөө эдийн эрх гэдэг зүйлийг ярихгүй зөвхөн амны эрхийг ягаад хөгжмийн зохиолч одоо шүлгийг бичсэн тэргээ явж ийсэн аа. Гинт нөгөө дуучнаасаа одоо болохоор би чамаас одоо мөнгө авах хэрэгтэй. Ягаад гэвэл одоо чи айгу баян болчлоо. Энэ жишээ бол нэг хит гарлаа штэ. Зохиогч хүнд бол онцгой эрх гэж амар их байгаа. Тэр бол ерөөс ямар ч тохиолдолд тэр хүнтэй гэрэл байхгүй бол таслан зогсоох буюу хаах нэг хэрэгтэй байхгүй. Одоо чи миний догд. Дуртай хүндээ өгнө. Дуртай хүндээ хаана. Энэ зөвхөн нэг л юм дээр хариулагдана. Юу гэвэл тусгаалan онцгой эрхийн гэрээ хийгээгөө тохиолдолд тэр хүн тэр дууг хаана нэ ийм хинээр дуулах. Тэр чинь зохиогч ирэх байхгүй. Бичлэгийн ирэх гэхэлэр юу хэлээд байна гэвэл за тэр хүнийг нээсэн эрхийг би авлаа. Бүтээгдэхүүн болох эрх нь надад байгаа байхгүй. Бүтээгдэхүүн хэдэн хувь тараах те. Гэтэ тэр болгоноос дойлох хэвээр юу үгүй юу гэдгийг гэрээр зохицуулж байгаа байхгүй. Зохиогчтой. Тийм мянган ширхэг хийшүү 10% танд өгье. Эсвэл мянган ширхэг хийх гэж байгаа би танд 10 сая төгрөг өгч. Өмнө нь орчлаа те. Яг л нөгөө Mobicom гэдэг юм өөрийн телефоны операторчийг орчсон төлбөр дараа төлбөртөг ш. Заавал төлбөр яригдах хэрэгтэй. Одоо бол харцангуй нөгөө 10 жилийн өмнө та бүхний холбоог байгуулжсны үеийг бодвол одоо л хүмүүс мэдлэг мэдээлэл нь болоо сайн болсон мэт. Маш сайн болсон байна. Ялангуяа танай киноны урлагийнхан чинь мундаг ш. Яг л бас нэг ингэж харагдаад байгаа. Нөгөө мөнгө гардаг салбарт яриа өсөж байгаа байхгүй. Асуудал өсөж байгаа. Тийм. Асуудал хаана байна гэвэл мөнгөтэй салбарт байгаа байхгүй. Дуу харьцангуй юм ярихдаггүй бол мөнгө муутай л байна гэсэн үг. Бид нар мөнгө босгох ёстой. Дуу үнцэнтэй гэдгийг бид нар л мэдрүүлэх ёстой байхгүй. Дуу бол юм нам. Нэг нам унаад босоод нэрээ сольж явахад дуу бол биш байж л шүү дээ. Эрт орой нэгэн цагчсан хүмүүс нэгнийгээ хүндэлдэг бас юмаа мэддэг болсон маш гоё. Тийм асуудал. Ядаж энэ ч нөө эдийн биш амны эрхээ зөрчихгүй байгаа чухал байхгүй. Нэг хоёрт нь бас дуу эдийн засаг эргэлт нь чиний нөгөө продюсинг хийх гэж аягүй чухал. Жишээл кино мартагдсан аягүй олон зохиолууд байгаа. Сюжет сайтай, логик сайтай. Одоо ингээд хүмүүс ингээд байгаа хөөхгүй. Одоо үедээ л амьдрах гэдэг байгаа. Гэтэл урдны зохиолыг вангангой бичижсэн тэр амар гоё зохиолыг зүгээр нэг эссеч байсан тэгээ оруулж ирээд энэ одоо үеийн кино зохиол бол логик амар сайтай шүү дээ. Гэтэл сүүлийн кинонуудын зохиол бол Холливуудыг дураад аягүй логик муутай ингээд замбраагүй, эрэмбгүй, ядаж л зураг авалтаа ингээд дотроо бодоогүй кинод аягүй их байх юм шүү дээ. Тэр чинь ингээд зохиолгоогүй гэдэг хөөхгүй. Тэнгүүт нөгөө талаас бас хийж үзэл. Тийм, яг үнэ. Тэгтэл нөгөө зохиол аягүй чухал гэж би боддог. Яг шүлэг дуунд ай байсан ч гэсэн шүлэг чухалтай адилхан байхгүй. Кинонд нэг зохиол жишээлбэл үйл явдлын дарааллыг ингээд хүн тайлгдахааргүй онцох шиг гэвэл мелодрам кино гоё гэдэг жишээ. Амар гоё дахин үзээл те. Эндээс юм олоод хайгаал тэгдэг шүү дээ. Тэгэхээр зохиол аягүй чухал. Тэгэхээр нөгөө аннотац гэдэг шиг тийм нэг юм өгүүлэгдэхүүн өгүүлж байгаа юм аягүй чухал. Заавал амаараа ярьснаар болохгүй. Чи юу тэр ингээ харцаараа ойлголцож байна шүү дээ. Тийм байгаа байхгүй. Өөрөө чи хувьд болохоор бас дуутай холбоотой аягүй олон том төслүүдийг хийдэг хүн шүү дээ. Яаж хийж байгаа л ард нь гарчихсан байдаг. Тэгээд тэр нь олон хүмүүс хүрдэг. Ковидын үеэр нөгөө дуучид бүгдээрээ онлайнаар холбогдоод хийжсэн нэг төсөл байгаа тий. Яста нөгөө шар багтаага хатлагддаг шин. Шамармаа эрэхтэл хийсэн дээ чи. Айгүй зөө. Айгүй үзэгчтэй бол тэр нэг аягүй сонирхолтой. Nice байсан дээ. Гой. Син цугэвэ гэд хамтдаа байцгаа гэртээ өстэй явам гэд хийсэн. Яагаад нөө англи нэр өгсөн бэ хүмүүс гайхаад байдаг те. Яагаад вэ? Яг тэр үеэр нөө одоо англид
Тагдатын Гарри Байр руу ахлах чинь яг ингээд Кронер гэдэг ингээд яг ингээд гэртээ байдаг тийм реалити хийсэн. Тэгээд тэр нь айгүй тэндээс л юм санаа авсан л та. Тэгээд ер нь яа болохгүй гэж Монголд те айгүй их ажилтай. Хүмүүс шууд болохоор ингээд real time явдаг гэж боддог боловч бид нар та нарыг хоорсон шүү гэж. Тэр чинь бичлэг байхгүй. Тэгээд амар монтажлал өдөр шөнөнгөө ингээд завгүй. Тэр чинь ингээд хоёр хүний бичлэг нийлүүлээд хамт дуулсан. Тэгээд хамтлаг бол 5 хүний бичлэг ярина. Бүгднийг монтажлцсан. Бүгд хөөрхөн гэр гэртэй гэсэн. Хөгжимчд бас ингээд авчихсан. Тэр гэхдээ яг нөгөө гэртэй байсан малгүй ажиллаа санжийн урлагийнхан төртөл аягүй гой сонирхолтой байсан. Тийм шүү дээ. Драмынх нэг ч гэсэн аягүй сайн оруулсан хөтлөгчөөр зочиос хөтлөгчөөр тэгээд бүгд аягүй дуртай болож авсан. Хайртай шүү. Гоё идэг шүү. За тэр бол их гой сонирхолтой байсан. Дараагийнх нь болохоор нэг орон даяар гэдээсэн шүү дээ. Тэгээд тэрийг үзэж байхдаа юу гэж утсан гэхээр яг тухайн одоо хамтлагийнхан ингээд нэг дугаарт бүтэн ороод тэр гой яриатай тэгснээ ингээд бүр тодорхой яг амьд хөгжим дээр ингээд амьд тоглолтуудтай тэг ингэж цогцоор нь хийнэ гэдэг бол өстой үндэсний телевиз болон одоо өөрийн чинь л хийж чадах ажил юм шиг л санагдсан. Би бас азтай юм. Нөгөө Бүрэнбаатар гэдэг одоо үндэсний телевиз бол нөгөө хааны аль палата гэдэг шиг халаатай албан юм байлээ. Тэг яг намайг очихлоор зөвлөхөр орсон. Тэгээ би тэнд зүгээр нэг зөвлөх гээд мангар царайлаа сууж ямааргүй санагдсан. Тэгээд надад бас ирэх хүсэн. Тэгээ хөгжмийн гоё олгооч ингээд манай давкаас хойш нэвтрүүлэг олигтой нэвтрүүлэг алгаа гэд. Зөвхөн фонограм тавиад надад бол нэг юм бодол байдаг. Фонограм тавих бол зүгээр л хинч телевизээр гоё харчих болно тийм. Easy байхгүй. Амархан. Гэтэл бид нар бүр яг ингээ хөтөлбөр болгоод тийм яг л тэр Астан-Канад яаж явдгоо, BBC-д яаж явдгоо. BBC 4 дээр бол одоо Jules Holland гэдэг letter гэ шоу хийдэг байхгүй тийм. Тэгээд яг тэрний нэг юм гоё Монгол ягаа хэлбэр байж болохгүй гэж бодсон. Дээрээс нь надад нэг юм бодол байдаг. Түрүүн би нэг бүр ярианы их нэлсэн хор шар байгаа гэдэг шиг. Ер нь хүн юутай болдох юм бэ? Энэ салбартаа нэг юмтай болдог ёстой. Тэс хөөрөг яриад тах юм уу? Хүн яриад тах юм уу? Хүнээр яриулаад тах юм уу? Гэтэл 3 үе байгаа байхгүй юу? Бид нар дээд үеийг одоо Баян Монгол за бүр Баян Монгол соёл эрдэнэ хоёр бол агуу хамтлагууд тийм үү эхлэл. Гэхдээ Баян Монгол соёл эрдэнэ гэсэн бүр дээшгээ яриул бөмбөр ногоонд одоо цогцолмоогоо тий тэр мундаг шанц тоглож исэн тэр хүмүүс саксофон анхлаа сурч исэн байгаа байхгүй юу? Чойбилсон гэдэг хүн тэр би Чуулгын 60 жилийн номыг маш их судалсан. Аюу их олон юм судлаа л да. Тэгээ шуулгын нэг юм тусаад дугаар хийсэн шүү дээ. Яа улсын баяр наадвар. Тэгэхэд Чойбилсон гэдэг хүн 45 онд тийм тогтол гаргасан байт юм байна. Нөгөө страт хөгжмийн хороо байгуулсан баг. Тэнд тэгээд тийм 3 саксофон, 2 гитар гэдэг юм уу, аргил гитар. Ингээд тэр бол одоо юу гэдэг жаз буюу тухайн үед эн чин Мэрилэн Монро зонортой зэрэгцэл Монголд анхны jazz I wanna be loved by you гэдэг тийм дуу хийжсэн ба штэ. Тэгээ энэ хүмүүс нь одоо ярих хүмүүс нь л одоо ярихгүй цагийн ирэхээр байхгүй болсон болохоос биш. Тэр тогтоол нь байж гэн тэр бөмбөр ногоон гэдэг тэр гоё театрт тэд нар jazz хөгжмөр тоглож исэн байна. Тэнд эстрад эхэлсэн байсан байна. Эстрад гэдэг чинь яг эстрада гэдэг итали үг шүү дээ. Тэгээд хүн юм үзүүлэх гэдэг те гоё хөгжим нуурах гэдэг үг. Ерөнхийдөө латин үг. Тэгэхээр энэ страт хөгжим бол тэнд үүссэн байсан юм байна гэж бодож байгаа байхгүй. Жишээл ингээл эхлэлээ хүртэл ойлгож байгаа. Тэгэхээр эднийг ярихгүйгээр бид нар хинч сүнс хонх титэм харан камертон хинч шохгүй. Тэгэхээр тэднийг ярих хэрэгтэй юм байлээ. Тэднийг алдаршуулж тэднийг бас судлах хэрэгтэй. Тэгээ би аюух судалгааны ажил хийсэн. Тэгээд тэр гүн рүү орсон. Тэгээд надад бол хийж одоо орон даяар гэдэг төсөл бол миний яг зохиогч хэрэгтэй. Тэгэхээр энэ төслийг би өргөжлүүлнэ. Энэ дээр болохоор Дива 1 2 гэж төсөл байгаа. Зөндөө ороогүй гоё хамтлагууд байна. Харш байна. Одоо ингээ ярьчлалтай нэмсгэл энэ төргээд ороогүй хүмүүс гомдоддаг хөхгүй. Чи яагаад энийг оруулаагүй ингээ тий. Тэгээ бой бандууд бас байна. Тий одоо хонх орлоо гэхэд хонхын дараа тэтмийн дараа бой бандууд байна шүү дээ. 90-ад оны бой бандууд бол үнэхээр л тухайн дамаг штэ. Тий тухайн залуучууд октодын бас зүрхийг хайлуулж илж шүү дээ. Тий Тимстэй. Нэг жишээ нь ч гэсэн одоо хүртэл та нарын дууг одоо бүгд л ингээл бас сонсоол. Тэгэл та нарыгаа бас ингээл яг залуу чигээр нь хараал явж байгаа фэнүүд ч юм бол зөндөл байгаа шүү дээ. Энэ юу байгаа шүү. Нэг үзмөр бол биш шүү. Ууж болох юм уу? Ууж болно шүү. Амаргаад гэж. Муухай яриа гардаг. Энэ манай нэвтрүүлгийн хамтрагч байгаа Ингний хоормог. Гэтэ яг амсаад үзэрээ шууд ууж болохоор юутэй. Энэ болохоор
Одоо сая 2024 оны 10 сараас эхлээ үйлдвэрлэж эхэлсэн. Амар гүт гэл байгаа. Айгуу зөөлөн хамттай тийм нөгөө. Тийм байна. Айгуу тийм машин биш. Хүүхдүүд айгуу гоё дуртай би ингэний хоромгийг ингэсэн нөгөө Ариун цагаан шууны дээшэр ашигтэйг өрөө милая. Амтд цагаан эгний хоромгоор айчин гэлчлээ угтан цолгоё. Хэмвэл брендинг ингэний хоромгтой хамт өдөр бүр эрүүлчээ. баг бахад манай ээж чинь говийн үнэлтэй. Говь тэгтээ бүр говь биш өөр хангай баян гол гэсэн юм багхгүй. Тэгээд Тэгтээс тимээдээс. говь л гэдэг тэмээтэй юм ингэний хоромг мэддэг таана хүмүүс ярьдаг хүн шүү дээ. Тааны айрыг удаг. Энэ нэгний хоромг ус амар Энэ гоё. лануу Camwell гэдэг нөгөө Camel Wellness гэдэг ингээд товчлоор хийсэн. Тэгээ хамгийн гол нь юу юм бэлээ? Нөгөө яг үйлдвэрт үйлдвэрлэж байгаа учраас хадгалах хоолоо одоо боловсруулсан аюул дэжгүй. Тэгээ нөгөө утааны үед ч одоо ерөөсөн байн гооч Гоочлал тайлж тайлж байгаа юм бэлээ. Nice. За ингэний хоромгийг байн гарч унаа. Энд тэгээ хаагур зарахтаа. Энэ болохоор оргил, эфес, нарангийн сүлжээ дэлгүүрүүдээр бүгдээр ингээд Сансарч байгаа юм. Сансарч утахгүй арах баха. See you. Амжилт хийхээ гэсэн. Тийм. Харин хүүхдүүдтэй одоо би ч өгөөд барыг Nice, сайн nice. болж байна. Тийм байна. Гэтэ миний уужсан жоохон шингийн юм байна. Ерөнхийдөө нэг шууд уух Тийм зорилготой. байна. Тийм байна. Ундаа олгосон юм байна. Ундаа шиг ингээд тэгэхээр Тийм өдөр байна. тутамд авахд Шингэн байлжгүй. өтгөн байцвал угаасаа хүмүүс Баян гоохот хэцүү, Тэгээд тийм. бөөнд тосмос бол. Энэ нөгөө сүүм шиг юм байли надад бол тийм Nice, санагдсан nice. шүү дээ. Бай бай. Тийм компани бас манайтай хамтраад ажиллаж байна. Аа Тэгэл компани. яа. Гэхдээ ер нь урлагч юу л да хамтрагч байхгүйгээр ялангуяа чи чинь фриланс хийж дээ. Хинт чам хамааралгүй. Дэмжигчгүйгээр явахгүй л дээ. Дэмждэг одоо чамайг дэмжиж байгаа бүх хүмүүст нь бас баяр хүргэе. Тэр мимоса. Тийм, мимоса Цэцгийн гэж дэлгүүрт бас баяр хүргэе. Энийг За, өсөлт нь гоё тэгээс утга учир нь тайлбарлаж бэлэг өгөхгүй л байж байна. Тэгээд Манай нөгөө подкастын маань нэр My Twist гэдэг нэртэй. Тийм байлаа. Twist маань бол ерөнхийдөө эргэлт гэдэг агуулгатаар. Тэгээ хүний ингээд амьдрал тодорхой ингээд цаг уууд дээр гарсан дээр эргэлтүүд дээр бид нэр аль зүгийг авснаас шалтгаалаад бид нэр өнөөдөр хайр байгаа уу, өнөөдөр юу хийж байгаа гэдэг маань бол болтгол юм бэлээ гэж зүгээр бодоод энэ нэрийг өгж байгаа. За тэгээд орж байгаа зочид маань ч гэсэн амьдралын хувьд айгүй тийм ариун одоо түүхтэй хүмүүс ер нь бол ордог л доо. Тэгээ өөрийн чинь хувьд хэрвээ сүнс гэдэг хамтлаг байгаагүй бол огт үсээгүй тий таад бүжгэлж эхлэегүй магадгүй бүжгэлсэн ч тэгэл нэг 10 жилдээ хүүхдүүд нэг сонирхлоор ингээл өнгөрчдөг штеп. Тэгээ сүнс гэдэг хамтлаг байгаагүй бол та ер нь одоо юу хийж яаж амьдарч авсан бол nice. Асуулт байна. Гоё асуулт байна. Юу би тэгж бодож байгаа. Миний аав намайг бүр өгч мөч би студенттэй оюутан бүр ингээд гокийн студенттэй оюутан дотор амьдарч явахгүй ороход аав чи өөрөө л мэд би чамаа хуульчлах байсан гэжсэн байхгүй. Тэгээ би аавга брахмосны дараа хуулийн сургуульд орсон. Тэгээ одоо ч хуулиараа ингээд л бас тэгэхээр би хуульчлах болсон баг. хуулаараа Хуульчдын одоо өдөд нэг дүүргийн шүүгч юм уу мэдхгүй нэг шүүгч болсон л эсвэл өмгөөлөгч юм уу болсон л явж байгаа. Нилээн хөдөлгөөнтэй өмгөөлөгч. Гэтэ энэ цагт одоо бас хуульчд тийм дэлгэн бас нэр хүндтэй биш байх шиг байна. Гэхдээ хууль хэцүү ажил. Яагаад гэвэл байж л байдаг. Гэхдээ яг нөгөө цагаан дээр хараар бичснээр шийддэг болохоос биш. Тэр нэг нотлох баримтын өрөөнд хүнийг шийддэг, амьдралыг шийддэг айгүй хэцүү ажил. Нэр муутай. Гэхдээ маш одоо тэд нар байгааг бол одоо шудрагч тогтохгүй шүү дээ. яг нь хүн хоорондын харилцаа байгаа л бол асуудал байж байгаа. асуудал угаасаа байж байгаа гэсэн тийм. Тэгснээ айгу ингээд төсөөлөө татвал айгу хуульч ингээл өмгөөлөгчсэн айгу дуурлаг дуртай тий. Бас нэг урлын өслөг мөслөг шинжилгээ зохион байгуулах. Саяхан тэр нэг ном бас уншижсэн байхгүй. Тэгээ элемент гэдэг ном байсан. Тэгээ тэн дээр хүний угаасаа тийм элемент гэж одоо байдаг. Одоо хүнд өөрт нь ингээд цаанасаа өгдөл байдаг. Тэнгүүд ихэнх хүмүүс ингээд тэр элементээ хайж болдог. Хайж олохгүйгээр ч өнгөрдөг үе байна. Эсвэл нөгөө буруу таньдаг тэр элементээ. Элементээ зөв болчихсон хүн бол одоо магадгүй яг тэр элементийн одоо үүрэгтэй тэрийг ингээ ашиглаж амьдардаг юм байна л да. Тэгэнгүүт хичнээн нөгөө хуйлж болоод нөгөө амьдралын одоо өөр шийдвэрээр явсан ч гэсэн магадгүй элемент нь
нөгөө дуу хөгжим байгаадаа байх байсан болов гэж зүгээр тэгж хэлсэн шүү. Тэгээ гоё л шүү дээ. Гоё л төсөөл энэ. Тэгээд яг хоо чиний нэр эргүүлэг гэж би ойлгож байна тийм. Ер нь амьдрал бол өөрөө ороомог юм л шүү дээ. Түүх ч гэсэн ингээд бүх ороомог цикл дээр одоо жишээлбэл лидер байлаа гэдэг юм уу тийм. Ямар нэгэн түүх бол давтагддаг. Тодорхой дэж явуу тийм. Тэгтээ ингээд дэвшлэгддэг. Сайжрагддаг тийм. Муу юм ч гэсэн сайжрагддаг. Хулгай бол ингээл бүр сайжраал, нарийсаал сайбер болт юм яа тийм coin болт юм ингээл сайжирдаг шүү дээ жишээлбэл. Тэгэхээр ингээд бүх юм сайжирдаг дандаа дэш. Тэгэхээр яг чиний хэлж байгаа зөвлөлт хүний амьдрал бол амьдралын тойрог эргүүлэг юм тийм. Өөрөө чи хувьд за бистэ энэндээ аягүй сайн штэ гэд хэлэх тийм зөвлөд юу байдаг вэ? Би жоохон байхдаа өөрийгөө сэтгэл судлаач болно гэж аягүй их боддог байсан. Тэгээд надад тийм нэг хүнтэй харилцах методист гэж ярьдаг тийм орсоор ингээд ийм харилцааны нэг жоохон ур чадвар байдаг гэж боддог. Яг л ээж багын багш дандаа хүнтэй харилцдаг. Аав шүүгч яг хүнтэй харилцдаг. Жишээл нааг жоохон бахад аав ингээд хоригдл хамаагүй аваад ирдэг. Гэл юм гэл тусчмслал хоолмол. Наач адилхан хүн шүү дээ алдсан л бас шүү. Ээж мэж чинь охин чинь том болсон байна. Яас ийсэн гэл жоохон айдаг. Гэсэн чинь миний аав болохоор одоо тэр над яг ингээд үлдсэн баг. Юу л гүрэн чинь хүн шүү дээ. Алдсан л болохоос шүү. Гэдэг гэсэн. Тэгэхээр хүнтэй харилцах бас нэг жижигэн тийм ор чадвар байт юм болов гэж боддог. Тэр нөгөө би нэг ингээл амар хүний зовлон сонсоод дуртай юм шиг тийм юу ч тийм. Ингээ хүнийг амар ойлгох дуртай. Яг л магадгүй надад тийм хэрэгцээ байдаг бах тийм. Би өөрөө нэг тийм хүнд юм онголох дуртай хүн. Тэнгүүд хүний монгож байгааг амар ойлгох дуртай юм шиг тийм л хүн шиг байл шүү дээ. Би өөрөө чинь энэ бусдыг таних чадвар аягүй өндөртэй хүн болоо гэж зүгээр хувьдаа зүгээр хүн шаарддаг байхгүй. Тийм үү. Яг танд түш яг үнэндээ. Ягаад тэгэхээр одоо продюсер ажиллаж өөрөө тийм штэ тийм. Энэ төслийг одоо окей өөрчлөн санал болгоход орлоо гэхэд тийм мэдрэмж явж идэг. Эсвэл одоо энэ хүнтэй ажиллавал за эндээс юу гаргаж болох вэ? Энэ хүнд юу байгаад байна гэдгийг мэдэх чадвар бол одоо хамгийн ихнийхнээс дээ. Тийм. Ер нь одоо яг энэ продюсер гэдэг юм ингээ хүнтэй ажилтар нэг л юм байна л да. Чиний хэлдэг яг зөв. Би наадах яг чиний үнцгээс харж байгаагүй юм байна. Яг хүнийг эхлээд тэр хүнээ тодорхойлох хэрэгтэй. Энэ хүн хэр чадвартай. Тэгээд эсвэл одоо нэг талдаа энэ продюсер гэдэг байгаа мөртлөө нөгөө талдаа маркетер авахгүй да. Худалдаж байгаа байхгүй тэр хүнийг худалдахын тулд муугаар ярихад худалдах. Нөгөө талдаа энэ хүнийг бас нөгөө дотор нь байгаад шатаад байгаа юм гаргаж үзүүлэх тийм. Тэгэхээр тэр үнийг дотоод тэр хөдөлгөөр нь юундаар шатаад идэв, юундаар ингээ азартаад аазгатаад идэв гэдгийг гаргаж ирэх л одоо үзүүлбэр юм да. Тэгэхээр тэр бол бас нээр нэг талтаа бол хүн таних чадвар байж магадгүй. Тэгэхээр тэр жишээлбэл ингэдэг амар олон хүн амар их юм хийчээд өөрийгөө ойлгоогүй явчихдаг байхгүй юу гэснэ. Тэгэхээр тэн дээр бас ажиллах бас гоё л гэдэг тийм. Ой чи ийм хийцэн шүү дээ. Гэхдээ ер нь бас нэг юм байна. Нэг амар тийм saint made одоо гинт юм шиг. Гэхдээ хүн баярлж байгаа харах амар гоё шүү дээ. Хүнийг ингээ баярлуулж одоо жишээлбэл найз нь жилд одоо тэгт сүүлдээ жоохон айдаг болсон. Яг л нөгөө эргэх холбоо байхгүй ч юм уу. Амар олон орд авдартай амар олон хүнд би тусалсан. Яг үнэндээ. Гэтэ тэнд би ганцаараа шохгүй дуучд. Хамтлаг дуучд. Бүр зарим нь UV-паст 7 хоногт 2 удаа хандын тоглолтод тоглодог хуцаа авч тавьсан байдаг. Тэгээ тэр олон туслаад яг тэр хүмүүсийн тэр баярлж байгаа яг үнэнгээсээ тэр уйлж нэгнийг хайрлаж байгаа амар гоё байдаг. Тэрийг харах. Би бол нөгөө яг залуу үедээ аавгаа алдсан болохоор хүнийг хэрэгтэй үедний хажууд нь бай гэж боддог. Яг л аав их нэр хүндтэй шүүгийн дарга хүн байж өнгөрөхөд ээж бид нар хинчүүл болсон. Хинчүүл болсон. Тэгэхээр хүнийг яг хэрэгтэй үед хажууд нь байяа л гэж их боддог. Тэгж чаддаг. Тэгтээ бас замын донд гомдоосон хүмүүс зөндөө байдаг. Заримдаа нь бол би очихгүй гэж боддог. Тийм л байна. Үгүй гэж хэл сурсан ч юм дээр байхгүй. Одоо бусдад гомцсон үедээ ямар үйлдэл гардаг өөрсдөө? Зүгээр л ингээл хайчдаг хөө. Эсвэл түүнийг ингээл санаал агуулаад яваад байдаг хүмүүсээс байдаг. Ер нь шууд гаргадаг. Илэрхийлждэг. Тухайд алдахгүй гэсэн хамгийн ойр одоо мэдгүй андаа ч юм уу газ шаталтаа гаргаждаг. Газ гаргахгүй бол түлэгдээд идэх хөө. Тэгээ бодоод шаналаад яваад амар хэцүү.
хамгийн сүүлд таны яг санаж агаар таныг маш их баярлуулсан үйл явдал юу байсан бэ? Йоо би ч ярьслаа өгвөл яг энэ баярлалаа хэлнэ гэж бодож ирсэн юм аа. Мартчихлаа шүү. Зааж гараа юу? Би охиндоо амар баярлдаг. Хүүдээ бас манай том хүү одоо 25 таа. Австралид байгаа. Амар баярлдаг. Яг л миний хүү хол байгаа ч гэсэн аавыгаа яг өвчсөн юм шиг одоо би ингэдэг байхгүй. Аав байхгүйс яг аавынхаа амаар, аавынхаа үйлдэлээр, аавынхаа нүдээр хараад байгаа юм шиг санагддаг. Ялангуяа нэг хүмүүст амар гоё ингээд нэг хүн чинь өөртөө таалагддаг шүү дээ. Хүн ингээд магтагцдаг бас гоё шүү дээ. Тэнгүүд нэг гоё ингээд аавгаа баярлуулдаг юм шиг санагддаг. Яг тэр шиг миний хүү ингээд аавгаа баярлуулдаг. Тэгээ миний охин бас одоо ингээд төгөлдөр уурмаар тоглож байгаа ааваа хийж чадаагүй. Нэг товтуг амар гой нөхч байгаа. Тэр нь ингээд харахад амар аз жаргалтай. Тэгээ мэдээж миний амьдралын хань намайг амар баярлуулдаг. Яг л миний ямар ч дефекттэй хөгийн одоо мэдгүй одоо хүний амьдрал чинь аяг хэцүү шүү дээ. Хэцүүж байгаа. Тэгэл мангар зангарна шүү дээ. Ингээл хүн уурс ураа шууд гэртээ оруулж ирэл гарч байгаа. Тэгэхээр тэрийг хүлээж авч байгаа амар гоё юу. Гэтэл албагүй шүү дээ. Ямар ч юм мэдгүй. Тэгэхээр тэн дээр амар баярлдаг. Тэгээ би баярлдаг гэсэн тий. Дээрс би хамтлагийнхаа мөөгийг амар баярлдаг. Энэ олон жил би мөөгийг бүр хань гэж дууддаг шүү дээ. Миний хань. Тэгвэл яг л битэр чинь энэ олон жил тач унтаж үзээгүй байж хата найз байлаа шүү дээ. Манай хамтлагийн отгоо. Тэгээд би ханиалдаг. Яг үлдчих чинь гоё. Ямар хөрхий. Хамгийн сайн найз нэгсэн чинь бүр амьдралын нэрээ бас сайн болтлоо тий. Тэр одоо чи мөөгийн надад амар өглөн тэгээд мөөгийг авахаас гарцаагүй. Өчигдөр яг магаад ингэж зааж. Замныг шиг босно л гэж юм чи. Өлчдөөснө. За битэрээ бас яриа өндөрлөх тийш янзж байна. Та одоо битэрийн яриаг үзэж байгаа маш олон хүмүүст та нар энэ зүйлийг битээ алдаасай гэж хэлэх тийм зүйл юу байгаа вэ? Бид нар юу алдаад идэв? Сошиаллоор дүүрэн өөртөө амьдарч үзээгүй гэж заадаг хүмүүс их болсон байна. Сайн байна. Өөртөө үзэх ёстой. Хүн үзээгүй мээр хамархан. Үзэж туулж иж мэддэг. Тэгээд миний баг яриа илүү бах. Зүгээр л үнэн л байх хэрэгтэй. Ер нь ямарваа нэг юмд үнэн л хандах хэрэгтэй. Яагаад гэвэл үнэн бүх юмний хариулт нь байдаг. Үнэн зүгээр л үнэн ч бай. Тэгэл болоо. Мэдээж энэ амьдрал хэцүү үед жижиг сажиг одоо зүйл тохиолдно. Гэтэл үнэн байсан бүх юм ялна. Устангаар одоо тий би ямар проблем биш юу ч мэдгүй шүү дээ. Өөрөө энэ амьдралд анх удаа цагаан толгойтой танилцал явчих шүү дээ. Одоо ил үсгэн дээр явж байгаа байхгүй. За би энэ нэг гоё цэцэг үгүй. Энэ болохоор Mimosa гэдэг цэцгийн дэлгүүр байгаа. Mimosa гэдэг нь өөрөө юм цэцэгний нэр юм байна. Тэгээ Европт байдаг юм алтан шарангатай аюу олон жижиг ширхтэй. Тэр нь өглөө ингээд нарны энергийг өөртөө шингээж аваад буцаад эргэн тойрондоо ингэж түгээдэг тийм цэцэг гэдэг юм байна л да. Тэгээд эднийх болохоор амьд цэцэг болон одоо бүх төрлийн цэцэг зардаг. Гэтэ өнөөдөр зориулаад авчирсан мөнхчүүлсэн цэцэг авчирсан. Nice. Тэгээ энэ мөнхчүүлсэн цэцэг нь одоо энэ олон төрөл байгаа. Энэ ерөөсөө хиймлэр хийгээгүй амьд цэцгийг тусгай технологиор мөнхчүүлчихсэн. Тэгээд энэ гоёмсог байдлаа 3-5 жил ерөөсөө алддаггүй. Айл гэр альбан тасалгааныг байхаараа энэ олон өнгөөр аз жаргалыг өөртөө шингээгээд тэгээд тэрийг ингээд өөртөө хадгалаад байж байгаа тийм цэцэг байгаа ш. Баярлалаа. Надад хэлж байгаа юм. Эмхтөний цэцэг яасан гоё. Болчих юм аа гэдэг шиг. Гэхдээ нэг билэг байгаа. Энэ хараа би хамтлаг дуучдынхаа тоглолтын дээр аягүй их очиж мэдчлээ өргөж цэцэгдэг байхгүй. Энэ стогоо юм байна. Тэгээ энэ дотроо ингээд өөрөө юм вартай байгаа. Тэгээ энэ варын энэ цэцэгний дэлгүүрийн эмэгтэйчүүд кремакер өөрсдөө хийдэг гэсэн. Тэрээс бүх юм тэр чигээр сэтгэл шингэчихсэн. Ямар гоё. Нөгөө юу шиг те сүнсгээ кинон дээр яг тэр шиг тийм. Тэгэнгүүт энэ нөгөө надад бас аягүй их таалагдсан. Би бүр хүмүүстэй бэлгэлж хэлж байгаа. Ерөнхийдөө үед нөгөө зүгээр юм баглаанаас илүү айгу удаан. Миний өгж байгаа тэр сэтгэл бас хамтдаа удаан байна гэсэн. Баярлалаа. Нэгт хоёрт нь энэ юу юм биш үү? Нөгөө кино award-сууд дээр нэг навчигддаг шүү дээ. Тэнтэй ямар адилхан тий. Тэгээ энэ нөгөө навчин нөгөө юутай адилхан гэсэн. Нөгөө тарийн төрөнүүдэд ирчихсэн баяжуулах сайн юмыг одоо ургуулах, үржүүлэх бэлэгдэлтэй байдаг. Яг тэр бэлэгдэл нь шигдсэн байгаа гэсэн. Дараагийн бэлэг. Сараа. За энэ л нөгөө Cam Whale
Одоо брэнд нөгөө нэг ингэний хоорон маань энэ дотор хийчихсэн байгаа гэр бүлийнхээ яг би сая ууж дуусан гот чамаас нэх гэдсэн. өгч явахгүй мó гэдэг. Тэгээ хүүхдүүдтэйгээ бас уугаарай. Дээрэс нь хүүхдүүд ч гэлтгүү. Одоо ер нь бид нэг ингээ уух юм бол нөгөө ялангуяа оюуны ажил хийж байгаа хүмүүст тарих мэдрэлийн системийг маш сайн дэмжиж өгдөг юм билээ. Хоормог ер нь бол үү. Тийм. Уушин цаа. Тийм. За. Өнөөдрийн дугаард хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээ богино хугацаанд ч гэсэн өөрийнхөө хийж байгаа ажил болоод бас сонирхолтой түүхээс хаваалцсан маш их баярлалаа. Бодож санаж байгаа хийж явж байгаа ажил болгоно нь бүтэмжтэй сайхан байгуултгаа олон хүмүүст үргэлж итгэл найдварыг за амжилтыг бас бүтээгт нь үргэлж бас дэм болж яваарэ. Тэр ажлаа үргэлжлүүлээрэй гэж хүсье. Баярлалаа. Чи бид нар бас нэг 10 жилийн өмнө нөгөө Батцанбарт очив. Ахмадуудад аягаа гоё хийсэн тий. Харин чи яриаг واخгүй ярьчих уу? Тий л да. Тий. Одоо би энэ ангараг гэж энэ хөтлөж байгаа хүнээс асуулт асуух гэдэг юм гэж. Буцаад өөр хөтлөж. Тий. Чи тэр 10 хэдэн жилийн өмнө мундаг. Гэхдээ яг одоо хүн чинь хүнээс суралцдаг юм байна л да. Би одоо студенттэй идэл ингээл бужнал явж байгаа чи бас аягаа гоё надад бас тийм урам өгчээсэн. Үгүй мотоц өгчээсэн байхгүй юу гэвэл ахмадуудыг очиод хэдүүлээ чинь сокото тий. Айгууланд очиж. Японд очив тий. Тэгэл одоо энэ Boom Town-ийн фантастик юм тий. Тэгээ Нара очиж ирсэн. Нара байсан биз. Нара Aircan тэр бүгд очиж ирсэн. Улсын хурлын гишүүн Нара. Тий. Манай студийн анхны бүтээгдэхүүнүүд хонгор дуучин хонгор тий. Тэгэхээр чи санаачилжсэн шүү дээ. Тэгэл тэрэн дээр ч би аяга баярлж чи ТV байлаа. Тийм ТV-тэйсэн. ТV-тэйсэн тий. Тэр талаар нэг яриад тааж. Өө эргээ сурвалжлаа. Тэр чинь болохоор яг тэр үед бол нөгөө Батцанбарт бас тэгж их хүмүүс ер нь бол очтгүй л байсан юм билээ. Одоо бол яг их очтой. Яа тэр ахмадуудыг хараад өрөвчсөн байсан. Тэгээд ялангуяа нөгөө уран бүтээлчд очих чинь бид нар мэдээж ингээл одоо хүнжил гоц бүгдийн засаад өгөх тэ хоол хувцганараар ингээд тэтгэж чадахгүй ч гэсэн тэр хүмүүст очиж нөгөө юм сэтгэлийн дэм аягүй сайн өгсөн. Тэгээд дандаа залуучууд очсон. Тэг нэг автобусаар ингээд гөөндөө яваад тэр аягүй гоё аялал байсан. Тэгээд очиод дуу хуураар тэр хүмүүсийг айгүй тодорхой хугацаанд сэргээсэн. Тэгээ би чинь бас нөгөө яг телевизийн багтаа бас очиод дээгүүр суралцлах хийсэн. Тэгээ дээгүүр нь яваад яг нөгөө гарч ирч чадаагүй хөрчүүл айгүйх байсан. Тэр дандаа хэвтрийн хүмүүс айгүйх байсан. Тэгээд очиод тэр хүмүүстэй уулзаад ингээ ярихад зүгээр л хүний мөрөөсөл болсон байт юм бэлээ. Тэгээл ингээл зүгээр хамт яриа суух те бидний нэг жоох юм өгсөн санагдаад ахын бэлэгтэй л байсан. Тэгэхэд тэр хүмүүс ингээ бүр айгүйх баяртай. Тэгээ та нар тэр доор айгүй гоё. Чи айгүй мондөг байхгүй. Бид нар чинь ерөөсө бэлэг бодооч очиод доолн мол ингээл өөрсөн дээр тооцсон. Өөрсдийнхөө лаг гоцсон. Тэсэн чи ч бижгнээр бэлэг батсан. Тийм хүмүүлийн ажлыг хийгээч. Үгүй яг жижиг хэрэг бол хийдэг зүгээр нөгөө нийтэд ил гаргадаг юм уу маань бол байдаг. Бид нар ч бас хүн тусалчлаараа Facebook дээр нэг бичээд байх. Сонирхол байхгүй л та. Тийм. Гэхдээ нөгөө талаасаа зарим ингэ тийм билээ. Хүн тусалж байгаа болон сайн хийж байгаагаа хуваалцж ямар юм бэлээ. Хуваалцахдаа зүгээр юуг нь хааж юуг нь дарах уу гэд энэ нь бусад хүмүүст ингэж болох юм байна гэдэг сэтлийг өгдөг. Гэтэл зарим хүмүүс нөгөө бүх юмыг одоо сэргээр хүлээж аваад чи юундаа гайхуулаад идэв те өөрийгөө шитгэлээ энэ төр гэд гэхдээ бэлэг авч байгаа хүүхдийнх нь нүрэлвтэй гаргалтай те зүгээр л хамгийн наазах нь гэхдээ энэ хүмүүст ийм хэрэгцээ байх шүү гэдгийг л өгөөд явах нь аюулж тийм хүмүүс байгаад байна шүү. Дутагдаад шүү. Хүнээр дутаад шүү. Ядаж тийм. Яг үнэ. Тийм байна. Чамтай дахиад Батцанбар явахтаа бэлэн шүү. Одоо ч сар төстэй болсон очиод дуулж байгаа. Тэстэ гоё түүх ярьчлаа гэх. Харин мундаг шүү. Тэгэд би чамайг сүүлд нөгөө томтлогоо адал явдал дээр нөгөө 3 Эрдэнэ гэдэг кинон дээр продюсер хийж хатна. Бас кинонд хөрөнгө оруулалт гэж мэднэ. Тэгэд ер нь бол ийм юм байлээ. Урлагт ингээд шатах хэвээр хүмүүс шатна гэж чийдвэр ярьсан шүү дээ. Тэнгүүд бас ингээд чамайг ингээд урлагаас холдож чадахгүй бод амар баяртай. Яг ийм хүмүүс зөөх шүү дээ. Ихэнх нь урууга ахуулаад алгуулчихдаг шүү дээ. Тэгээд нэг том компани, сүүвцэд компани маркетингийн албанд даруулсан юм шүү дээ. За хичээнэ гэдэг одоо тэр ажлуудаа хийх хичээнэ. Хайртай шүү. За баярлалаа. Тэгээ сайхан яриа боллоо. Бидний ярианд бас анхаарал хандуулсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар эргээд олцъя. Баяртай.